Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулмарсан мэдчилж байна. За энэ удаадаа та хэдтэйгээ хайрын уншлагаар уулзаж байгаадаа маш их баяртай байна. За ерөнхий сэдв нь болохоор таны одоо бодож байгаа тэр онцгой нэгэнтэй та хоёр ирээдүйд үерх үү, нийлэх үү, хамтдаа байх боломж байна уу гэдгийг одоо харж өгсөн ийм уншлага болж байна. За уншлагаараа эхлээд болохоор зэрэг хэдүүлээ ерөнхий төлөв байдлыг харна. За харилцааных нь яг одоо байгаа төлөв байдал нь ямар хөө байна вэ гэдгийг харж өгнө. За түүний дараа таны өөрийн энерги, за мөн нөгөө хүнийх нь энергийг бас харьцуулж харж байгаа. Яг юу бодоод яваад байна, юу мэдрээд байна, ямар хөө одоо энергиудтэй нөлөөлөд байна вэ гэдгийг харж өгнө. За тэгээ хамгийн сүүлд нь за та хоёрт ерөөхдөө ирээдүйдтэй нийлэх ийм боломж байна уугүй юу гэдгийг харж өгж байгаа. За уламжлалт ёсороо энэ уншлага маань мөн дээрээс нь нэмэлт хэсэгтэй байгаа. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхээр 3 асуулт асууж байгаа. Нэгдүгээрт энэ харилцаа ямар сүнсний гэрээтэй, ямар утга учиртай харилцаа юм бэ гэдгийг харна. Хоёрдугаарт болохоор зэрэг за та хоёр нийлэхийн тулд таны зүгээс авч болох алхмууд юу ах вэ? Ямар одоо алхмуудыг авбал нийлэх боломж нь илүү дээрдэх вэ гэдгийг харж өгнө. За тэгээд үнэхээр нийлэх энэ харилцаагаа бүтээх боломжтой байх юм бол хизээ энэ нэгдэл нь одоо өрнөх вэ гэдгийг цаг хугацааны баримжааг нь бас харж өгөхөөр ингэж бэлдсэн байгаа шүү. За ерөнхийдөө одоо мэргээ танилцуулсан учраас одоо групп сонголт руугаа оръё. Энэ удаагийн групп сонголтоор болохоор зэрэг зураг харуулж байгаа шүү. Манайхан тэгэхээр 3 өөр энэ зураг руу хараад өөрт нь таалагдаад байгаа, нүдэнд нь тусаад байгаа нэг зургийг сонгоод аваарай. За ингээд та хэдтэй чимээгүй бясалгах боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай дутамаар л за та хэдийхээ сонирхож буй тэр хүн бодож буй тэр онцгой нэгний талаарх одоо мэдээллийг авч ийн та хоёр нийлхүү. За ингэж асуухад тоороо зэрэг эхлээд би Oracle хүзрээ харж ийн ерөнхийдөө одоо энергийн төлөв байдал сүүлийн үед одоо орж магадгүй байгаа өөрчлөлт зэргийг харж байгаа энэ харилцаан дээр. За тэгэхээр энэ чинээс надаа ингээ харж байгаад байна шүү дээ. Хамгийн түрүүнд гарч ирсэн хүзэр нь болохоор энэ Kisses гэдэг үнэлтүүд гэдэг хүзэр буруу харж гарч ирсэн. Тэг би яг энэ одоо нэгдүгээр группийнхнийхээ уншлагыг хийж эхэлж байхад надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхлээр нэг тийм амар яарж байгаа мэдрэмж төрсөн. Тэгэхээр энэ нь та өөрөө байж болно, нөгөө онцгой нэгэн ч юм байж болно. Ямар ч л байсан ингээд нэг амар тийм одоо жоохон хүчлэх гээд байгаа энерги байсан гэх юм уу да ингээд яагаад ингээд болох байгаа юм бэ? Энэ хүн яагаад над руу хариу бичихгүй байгаа юм бэ? Яагаад миний сэтгэлийг одоо яг надад эргүүлж буцааж яг өөрт нь гаргаж байгаа миний сэтгэлийг буцаагаад яагаад надад эргүүлж өгөхгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Тийм нэг тийм жоохон ингээд яаруулаад шавдуулаад байгаа, жоохон хүчилж байгаа энерги бол нэлээд мэдрэгдсэн. Тэгээд энэ нь болохоор зэрэг энэ separation хүзэр дээрээс бас харагдаж байгаа. Тэгээд энэ үнэлтүүд гэдэг хүзэр буруу харж гарч ирснээр одоо харагдаж байгаа юм уу да unconditional love буюу нөхцөлгүй хайраар бол хайрлаж хараахан чадахгүй байна. Ямар нэгэн байдлаар нөгөө хүн чи эргүүлээд танд өгөх ёстойгоор ингэж айгүй их мэдрээд байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүнийг зүгээр ингээ хайрлаж хүндэлж байгаа биш, тэр хүнээс хариу одоо нэлээд нэхэж байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь бол яг одоо мууч зүйл биш, бас сайн ч зүйл биш. Зүгээр л яг байгаа байдал нь иймэрхүү байдалтай байгаагаар харагдаж байна. Тэгээ дээрээс нь separation буюу салалт гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн хувьд магадгүй энэ хүнтэйгээ өмнө нь бол нэлээд одоо харилцаатай байж агаад тэгээд харилцаа удаашрсан хөрсөн эсвэл бүр харьцаа болсон ч юм уу бас тиймэрхүү юм байж магадгүй. Ер нь нэг юм жоохон орноо гарнаатай тийм хамт байж үтсэн байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд ямар ч байсан нэг тал нь бол нэг айгүй тийм санаж байгаа тэрэндээ жоохон ингээ гутарч байгаа тийм ингээ хамт байж чадахгүй байгаадаа жоохон гутарч байгаа. Тэгээ yearning гэдэг үгийг монголоор юу гэж орчуулах вэ? Айгүй их тэгэж санагалзаж хүсэж бүр ингээд гэдэс дотроос ч бүр ингээд байж суухын аргагүй болгож байгаа гэх юм уу? Бүр тийм хүлээлттэй байгаа. Тэгээд ирээдүйн талаар санаа зовнох те та хоёрт ирээдүй байна уугүй юу энэ гэдгийг бодох гэх мэтчлэн иймэрхүү юмнаас болоод нэлээд
энэ харилцаанд айгүй их энерги зарцуулж байгаа л харагдаж байна л та. Тэгээд яг уу нэг аятайхан юм нь юу вэ гэхэлэр зэрэг сюрприз гэдэг хөзөр тэг мөн дээрээс нь Cupid Arrow гэдэг энэ хөзрүүд гарч ирсэн байгаа. Тийм энэ сюрприз ямар ч үсэн ингээд төсөөлөөгүй байснаар чинь ямар нэгэн сюрприз болвол энэ харилцаанд орж ирэхээр харагдаж байна. Нөгөө хүн чинь гинт тань руу ерөөсөө бодоочгүй төсөөлөөчгүй сууж идэл гинт мэс жижиг залгах ч юм уу тийм уулзъя гэж хэлэх ч юм уу эсвэл та хоёр таарлах ч юм ямар нэгэн байдлаар юм айгуу тийм гинтийн сюрприз ямар ч байсан удахгүй болох ч байгаа харагдаж байна. Тэгээ айгуу хөрхөн энэ дээр ингээд нөгөө нэг ийм сюрприз гэдэг үг гараад ирсэн чинь энэ дээр бас surprise invitation гэдэг ингэсэн байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол та хоёр ойрын хугацаанд буцаад холбоо тогтоож магадгүй байгаа харагдаж байна. Аль эсвэл гинтийн байдлаар одоо таарлах, уулзах тиймэрхүү юм хүмүүс нэлээд тохиож магадгүй байгаа харагдаж байна. Тэгээд сахиуснаас нь өвж байгаа зөвлөгөө юу вэ гэхэлэр зэрэг аливаа зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг. Хүлээн зөвшөөрөл нь өөрөө одоо дотоод амар амгалан юм аа. Тэгээ байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах ёстой болдог гэдгийг битгий мартаарай. Тэгээд одоо өөрөөсөө гадна өөр хин нэгнийг контролдох гэж битгий оролдоорой. Тэ таны контролоос тэргүүд авсан зүйлийг контролдох гэж битгий оролдоорой. Тэр нь яг л ингээд нэг юм хүрзээр ус хутгаад байгаа юм шиг болдог шүү гэдгийг сануулсан юм мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол би яг нэгдүгээр группийн дээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхэлэр зэрэг яг уу сайн мэдээ бол ойрхон байна. Гэхдээ таны зүгээс альсвал нөгөө хүний чинь зүгээс нэг тийм энэ харилцаагаа жоохон хүчилсэн, яарсан нөгөө хүнээсээ маш их юм хүлээсэн байр суурьтай байгаад байна. Тэр хүнээ зүгээр ингээд гой хүн шүүж гэдэг юм уу те ингээд хайрлах, хүндлэх, холоос ч гэсэндээ ажиглах тийм гэхээсээ илүүтэйгээр ингээд яагаад над руу хариу бичихгүй байгаа юм бэ? Яагаад над руу төрүүлж ингээд тэ уулз авчрыг гэхгүй байгаа юм бэ? Яагаад над руу бэлэг явуулахгүй байгаа юм бэ? Яагаад надад сэтгэлээ хэлчихгүй байгаа юм бэ гэсэн айгүй тийм юм ер нь бол нэхэлтэй энерги амар мэдрэгдээд байгаа гэсэн. Тэгэхээр энийг хэдүүлээ жоохон менеж хийж өгөхгүй бол энэ маань өөрөө эргээд блок үсэх гэдэг байгаа шүү. За одоо болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө хоёр талынхаа энергийг харж байгаа. Нэг нь та, нэг нь нөгөө хүн нь тий онцгой нэг нь байгаа гэсэн үг. За би энэ юуг дөрвөн хүзрийг яаж татсан бэ гэхлээр зэрэг эхний хоёр хүзэр нь болохоор зэрэг одоо гол хүзэр байгаа. Энэ хүн энэ одоо харилцаанд эзэлж байгаа байр суурь төлөв байдал гэдэг ч юм уу тий. За тэгээд энэ хоёр хажуугийнх нь болохоор зэрэг одоогийнх нь төлөв байдал. За тэгэнгუутаа хамгийн доотлынх нь энэ хоёр хүзэр болохоор зэрэг ерөнхийдөө одоо нуугдмал байгаа юм энерги тий. Нуугдмал хүчин зүйл за unconscious буюу далд тухамсар энтертэй ч холбоотой энергийг харж байгаа гэсэн. За надад бол ерөнхийдөө яг уу зарим дээр нь жоохон зөржиж магадгүй гэхдээ энэ 5-ын зоос бол та өөрөө байгаа харагдаад байна л та. За гэхдээ зарим хүмүүс комментээр ингээд нөгөө хүний маань ингээд байран солигдчихлаа энэ гэдэг тэрийг өөртөө зохицуулаарай. Аль нь та өөрөө байна, аль нь нөгөө хүн байна гэдгийг та өөрөө шийднэ, тий. Тэгэхээр тэрийг анзаараарай хэдүүлээ. За гэхдээ миний зүгээр одоо мэдэрч байгаагаар бол яг энэ видеог одоо хүлээж авч үзэж байгаа та бол энэ зүүн гарт талынх нь байгаа тахшгүй байна. Яагаад тэгэхээр зэрэг яг уншуулж байгаа хүнийхээ энергийг би илүүтэйгээр мэдэрдэг. Тэгэнгუთ надад ерөөсөө зүгээр хүзрөө холиод байж хаад л мэдрэгцэн энерги болохоор яг тэрнийг яарч байгаа тий. Энэ харилцааг жоохон хүчлэгээд байгаа. Тэр энерги бол айгүй хүчтэй мэдрэгдэжсэн. Тэгэхээр та өөрөө байх магадлал ерөнхийдөө энэ бол өндөр. За тэгээд 5-ын зоос гарч ирсэн нь бол угаасаа маш ойлгомжтой байна. 5-ын зоос маань болохоор ямар нэгэн юмар дутуу байгаа хүн дээр гарч ирээд байдаг байхгүй. Яг жинхнээсээ дутуу байгаад байна уугүй юу гэхэлэр тэмч зүгээр одоо энергийн хувьд ямар ч байсан юм дутуугийн өнцгөөс хараад яваад байгаа. Тэ ямар нэгэн байдлаар хин нэгнээс одоо хайр хүсээд байна. Эсрэгээр одоо юу гэдэг эрүүл мэндийн тал дээр өөртөө ихтгэлгүй байна гэдэг ч юм уу те мөнгө төрөний тал дээр ямар ч үсэн ингээд нэг юм дутуугийн мэдрэмжтэй яваад байгаа хүн дээр энэ 5-ын зоос гарч ирдэг. Тэгээ таагийн маань яг тийм энергитэй яваад байгаа харагдаад байна. Энэ хүнийг ингэж их хүсэмжлээд байгаа, ингэж их одоо яаруулад байгаа шалтгаан нь болохоор зүгээр л та
өөрөө дутуугийн энергитэй байгаатай холбоотой. Хүнд хайрлаж, дурлаж, хүнийг хайрлаж, дурлаж мэдээж хэрэг болно. Гэхдээ тэр хүнээс ингээд ямар нэгэн дутуугаа нөхүүлэх гэдэг айгу тийм хүчлээд байгаа энергийн 50 засаар маш их харагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ нь бол эргээд энэ харилцаанд бас нэлээдгүй блокийг үүсгэж байгаа харагдаж байна. За тэрийг болохоор энэ devil-ээс харж болно. За тэрийг дараа нь яри. Эхлээд таны энэ зүүн гартлынхаа уншаатгая. За тэгээ одоогийн байгаа байдал дээр нь болохоор зэрэг хоёр туйл гарч ирсэн. За таад маань анзаарч байгаа бол юу н аяг хүзэр ихтэй байна. 3 шиг аяг хүзэр гарч ирсэн. Аяг хүзэр маань болохоор дандаа бидний дотоод мэдрэмжтэй зүүн савын зэрэг зүйлсийг илэрхийлж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө сэтгэл хөдлөл нэлээд өндөртэй, савлах үедээ нэлээд савлгаатай байгаа харагдаж байна л да. Тэгээд одоо байгаа энергийг харахаар 10 аяг буруу харж гараад ирсэн байгаад байна л да. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн юм misaligned буюу яг голдролтой орж чадахгүй байгаад байна. Яалтчгүй энергийн блок байгаа. За гэхдээ та өөрөө угаасаа ингээд нэг юм болохоо байцсан хүн юм уу гэвэл ерөөсөө тийм биш байгаа байхгүй. Яа тэгвэл дараа нь болохоор temperance гараад ирж байгаа. Дараа төлөв байдал гэдэг энэ хүзэр болохоор зөв ерөөсөө яг балансын хүзэр байдаг. Тэнцвэрийн хүзэр байдаг. Тэгэхээр би ч юу ч хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг яг одоогоор таны энэ мэдрээд байгаа мэдрэмжүүд ялангуяа энэ харилцаатай холбоотой нөгөө хүнтэйгээ холбоотой сөрөг мэдрэмжүүд бол дандаа яг ийм энергийн асуудал байгааг илэрхийлж байгаа юм шүү. Та өөрөө тийм гэсэн үг биш. Та хайрлагдах хэрэггүй гэсэн үг биш те. Та тэр хүндээ гологдоод байгаа гэсэн үг биш. Энэ бол зүгээр төр зургийн ямар нэгэн одоо сэтгэлийн шарах ил гарч ирээд байгаа ийм зүгээр симптом буюу шинж тэмдэг байгаамаа гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Танд бол тэ аливаа зүйлийн тэнцвэрийг барих өөрийнхөө сэтгэлээ савлгааг ингэж буцааж байранд нь оруулах тэр хүч чадал нь бол хангалттай байгаа. За тэгээд ерөнхийдөө бол нэг юм энэ бол шүү дээ таны маш олон жилийн туршид хоригдлуулж ирсэн сэтгэлийн шарахыг хөндөж байгаа харилцаа байна л да. Яг одоо юу гэдэм магадгүй ээж аваасаа жоохон дутуу авсан тэр хайраа энэ хүнээрээ нөхүүлэх гээд ингээд чичрээд байгаа ийм үзэгдэл байж болно. Энэ бол маш одоо элбэг байдаг үзэгдэл мөн. Тэгэхээр энэ дээр бас өөрийгөө хэтэрхийх буруутгах хэрэггүй. Энийг коллектив талаасаа бид нэр угаасаа бүгдээрээ идээх хэрэгтэй байгаа ийм том шарах байдаг. За тэгээд одоо ингээд энэ хүнийг те ямар нэгэн байдлаар өөрлөгөө мессеж өчүүлэх гээл ч юм уу яагаад над руу ингэхгүй байна гэл гомдлох инээ дээрээ уурлах, уцаарлах, яарах, хүчлэх гэж оролдох те ямар нэгэн зайлмих арга янз бүрийн хэрэглэх энэ бүхний явж хамгийн цаана нь юу байгаа вэ гэхлээр зэрэг 5 аяг байгаа. За 5 аяг болохоор зэрэг ийм ерөнхийдөө бол нэг юм айгүй их гунигл байгаа гэсэн үг. Зур гунигл байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ энэ гунигтайгаа өөрсдөө ажиллах хэрэгтэй гэсэн. Энэ хүнд хамаг анхаарлаа хандуулах гэхээсээ илүү таны энэ дотор яваад байгаа нэг юм сэтгэлийн бүр цаана байдаг юм зөөлөн гуниг яваад таны энэ гунигийг эдгэж энэ гунигийг хайрлаж өгөх хэрэгтэй байна гэсэн үг. Ингэжиж энэ блокийг ерөнхийдөө тайлнаа. За таны зүгээс бол ийм байна. Ямар ч байсан ингээд төр хугацаанд энэ хүнийг ингээд нэг юм жоохон чичрээд контролдох гэж оролдоод өглөөгөө бичүүлэх гээд энэ харилцааг хурдлуулах гээд үзээд байгаа. Энэ байдал бол ажиглагдаж байна. За тэгмүүд нөгөө талд нь ямар юм болоод байгаа вэ гэсэн чинь за зүтгэр хүзээ буруу харж гарч ирсэн. Тэгэхээр нөгөө хүн маань биш дээ тий. Бас өөрийнхөө янз бүрийн зүтгрүүдтэй бас нэлээд нүүр тулаад явж байгаа хүн харагдаж байна. Өөрийнхөө дутуу талуудтай, өөрийнхөө одоо асуудалтай талуудтай нэлээд ажиллаад явж байгаа хүн байгаа харагдаж байна л та. Тэгээ энэ харилцааг бас жоохон юу гэж хараад байж магадгүй одоо зүгээр сатаар л гэж хараад байж магадгүй. Одоогоор ингээд тэ романтик харилцаа хэтэрхийх энерги зарцуулмааргүй байна энэ төрөг гэж бодвол энэ харилцааг жоохон намайг одоо жинхэнэ тэ явах хэвээр замаас минь сатааруулах гэдэг ингэж хараад байгаа гэж магадгүй харагдаж байна л та. Тэгээ энэ хүн өөрийнхөө бас нэг учрыг олох гээд яваад байгаа учраас яг одоогоор өөр хин нэгэнд тэ энерги зарцуулах, цагаа зарцуулах тийм хүсэл бас
хараахан байхгүйгаа харагдаж байна. Тэг яг одоогийн төлөв байдлыг харсан ч гэсэндээ энэ нь бол яг нэг Ace of Pentacles-аас харагдаж байна л та. Ингээд нэг юмыг эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй байгаа ч юм уу те. Нэг юмыг болгох гээд болгож чадахгүй байгаа. За тэгээд магадгүй өөрт нь орж ирсэн янз бүрийн одоо болцооны санал малыг аягүй тэгж татгалзаж байгаа. Нэг юмыг одоо эхлүүлэх гээд эхлүүлэхгүй хойшин тавиад байгаа, хойшлуулж байгаа ийм нэрэг бол яг энэ тамгын зооснос бол харагдаж байна л та. Буруу арж гарч ирснээр. За гэхдээ биш тэ ойрын хугацаанд заяа. Ойрын ирээдүйдээ энэ хүн ямар нэгэн үйлдэл хийж магадгүйгаа харагдаж байна. Тэ. Хоёрын сэлэн буруу хараад гараад ирэхээр зэрэг илүү эерэг одоо мессеж болж уншигддаг. Ямар нэгэн зүйл дээр эргэлзэж агаад тэр эргэлзээгээ тайлж байгаа юм энерги баахгүй. Тэгэхээр энэ хүн гэнт ингээд зориг орж магадгүй, ерөнхийдөө зориг орж магадгүй. Тэгээ энэ бүхний цаана энэ хүний хувьд юу болоод байгаа вэ гэхээр зүгээр л амар эргэлзээ ихтэй байна. Өөрөө учрах болохгүй байгаа гэсэн үг. Ерөнхийдөө одоо нөгөө бэлгийн мэлмий гэж байдаг шүү дээ. Тийм тэр хавцаа жоохон бас блоктой байгаа. Гэхдээ тэр нэг тийм амар том асуудал шүү. Ер нь ингээд нөгөө энергийн блоктой энэ төргээ хүмүүс хэлэхэр зэрэг хүмүүс амар бараг л айгаад ташиг байдаг. Тэр чинь хүмүүс угаасаа л ингээд энергийн блоконд байнга ороод буцаал тэрийг гаргаал явж идэг өөртөө мэдхгүйгээр. Тэгэхээр тэрийг нэг амар том юмд бодох хэрэггүй. Зүгээр яг одоогийн байгаа байдал нь болохоор зэрэг айгүй тийм юу гэсэд байгаагаа мэдхгүй, яах гээд байгаагаа мэдхгүй, нүдэ болгоолцсон юм шиг ерөөхдөө одоо нөгөө нэг сэрүүн биш байгаа, жоохон унтаа байгаа тийм мэдрэмжтэй явж байгаа хүн байна. Тэгээ тийм учраас эхлээд нөгөө өөрийнхөө толгойг аягүй сайн цэгцлэх хэрэгтэй байгаа харагдаж байна энэ хүнд. Тэгэхээр ерөнхийдөө ингээд энэ хоёрыг хоорондоо бас ингээд харьцаж байгаа тэр харилцааг нь харахаар зэрэг энэ талаас ингээл амар ингээл чи яагаад над руу хариу бичихгүй байгаа юм бэ гэл тэгвэл энэ хүн гэртээ тэргүй ингээд өөрт нь юу болоод байгааг ойлгохгүй хахад чинь хажуунаас нэг хүн орж ирээл бас над руу жин гисэнгүү тэгсэнгүү гэл ингээл гомдлож ингээд хам бол энэ хүний улам цааш нь одоо энэ толгойн эргээд байгаа тэр толгойных нь эргүүлгийг улам ингээд самарч хаях гээд байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тэг хэрэггүй энэ хүн өөрийнхөө учрыг өөрийнхөө цаг хугацаанд олох хэрэгтэй хүн тийм үү. Тэгэхээр тэрийг нь амар сайн хөндлөж өгөх хэрэгтэй байгаа харагдаж шүү. За тэгээ хамгийн сүүлийн бөгөөд гол асуулт болох та хоёр хамтдаа байх уу? Та хоёр нийлэх үү явандаа тий гэж асуухад маш тодорхойгоор тийм гэж хариу хэллээ. Ерөнхийдөө бол бас нэлээд учрах хүмүүс учирсан байна гэдгийг бол энэ judgment үзэр харуулж байна. За тэгээд энэ харилцаа бас сэтгэл найдвар тавьж болохоор ийм харилцаа мөн байна гэдгийг star үзэр маань харуулж байна. За тэгээд та хоёрын хосын харилцаа бас бие биендээ ээлтэй ийм байж чадна гэдгийг бол хоёрын аяг харуулж байна. Тийм за тэгээд яг уу зүгээр нэг юм базаад байгаа тэр энергийг тавиад өчөх юм бол тун утахгүй нөгөө хүн чинь ингээд учир нь олдоод за би ийм хүсэж байгаа юм байна гэдгээ ойлгоод тэрний дараа бол өөрөө баг тань руу хариу одоо холбоо барихаар харагдаж байна. Ace of Swords-аас надад ямар нэгэн байдлаар одоо шинэ санаа оноо гэхээсээ илүү яг нэг юм салхи хагалж орж ирж байгаа мессеж ч юм уу тиймэрхүү харагдаж байна. Яагаад гэвэл сэлмийн хөзөр маань өөрөө харилцаа холбоог хариуцдаг байж байгаа. Тэгээд яг нэг одоо анхааруулах шиг юм байгаа нь юу вэ гэхэлэр зэрэг энэ judgment хөзөр байна л да. Judgment хөзөр дээр болохоор зэрэг надад за би нэг тодруулан авъя. Judgment хөзрөөр юу хэлэх гээд байгаа юм болоо. Тийм ээ энэ бол бас нэлээд том харилцаа. Тийм учрахтай байсан хүмүүсийн учирсан ертөнцийн ивэл өндөртэй гэх юм уу тийм харилцаа мөн. Тэгтээ биш үү ийм том харилцаан дээр хоёр талаас маш их нөгөө нэг хичээл зүтгэл шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл ингээд угаасаа хамтдаа байх ёстой хүмүүс тэгээд хамтдаа байх ёстой хүмүүс маань хамтдаа байхын тулд өөрсдийнхөө шарахыг итгэх бие биендээ ингээд аягүй тийм гоё нөхцөлгүй хайрлах аягүй тийм хүлээцтэй байх гэх мэтчлэн чанаруудыг суралцах хэрэгтэй болдог. Тэгэхээр
Тэрэндээ бэлэн байсан. Тэрэндээ яг бэлэн болсон цагт та хоёр нийлж хамтдаа байж чаднаа. Тэгээ ямар ч байсан хамтдаа байх ёстой хосууд гэхдээ яг хизээвэ тий хизээ нийлэх вэ, яаж нийлэх вэ гэдэг болохоор та хоёр маань өөртөө шийднэ гэсэн үг байхгүй. За ингээд нээлттэй уншлага маань бол өгөр дуусаж байна. Одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орох чинь. За нэмэлт хэсгээрээ ямар асуултнуудыг асуух вэ гэхээр зэрэг за та хоёр нийлхийн тулд одоо ямар арга хэмжээг авах ёстой, ямар алхмуудыг таны зүгээс авч болох вэ гэдгийг асууж өгч байгаа. За хоёрдугаар болохоор зэрэг та хоёрын харилцаа яг ямар зорилготой, ямар учир жанцантай тийм ийм харилцаа вэ? Одоо ямар сүнсний гэрээгээр хийгдсэн харилцаа юм бэ гэдгийг бас асууж өгч байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор хэрвээ та хоёр одоо нийлэхээр осууд мөн байгаа бол хизээ нийлэх вэ гэсэн цаг хугацааны баримжааг бас авч өгнө. За хэрвээ энэ одоо нээлттэй уншлага маань танд үнэхээр таарсан, мессежүүд нь үнэхээр таалагдсан тийм таны нөхцөл байдлыг яг тодор харуулсан бол нэмэлт хэсгээс бас сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой юм аа. Заавал авах шаардлага бол байхгүй. За тий хэрвээ нэмэлт хэсгийг авах гэсэн юм бол пин коммент буюу хамгийн ихний коммент дөрвөлдөөсөн холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээд худалдаа авалтаа хийгээд шууд хүлээж авч үзэх боломжтой шүү. Нэмэлт хэсгүүд нь аль хэзээ хийгдсэн байгаа бэлэн видео байж байгаа гэсэн үг ээ. За ингээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье. Дараагийнхаа видеоор уулзъя. Бүгдээрээ баяртай. За хоёрдугаар группийнхэн маань уншлагатай тавтай юмарил та хоёр нийлэх үү гэдэг асуултыг асуусан. За эхлээд хэдүүлээ болохоор Oracle хөзрүүдээрээ та хоёрын ерөнхий байгаа төлөв байдал за тэгээд бас ойрын хугацаанд орж магадгүй байгаа өөрчлөлтийг харж өгч байна. За та хоёрын одоо хамтын энэ энергийг, харилцааны энергийг харахад болохоор зэрэг нэлээд одоо наашаа цаашаа дэшөө дошоо хоёр одоо туйл руу нэлээд савлсан ийм энерги маш их мэдрэгдсэн. За мөн дээрэс нь хөзрөө зүгээр холиод одоо энэ энерглөө та хоёрын харилцааны энерглөө нэвтэрч байх үед надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхлээр зэрэг өөрийнхөө мэдрэмжийг дарж байгаа мэдрэмж маш их орж ирсэн. Айгуу тийм тоохгүй байгаа юм шиг уул нь яг ингээд сайн мэдрэх юм бол гүнлүүгээ мэдрэх юм бол маш их тоодог тий маш их мэдрэмжүүд байгаа. Гэхдээ тэрийгээ дараад бүр юм мэдрэлгүй болж байгаа юм шиг тий тэгээд айгуу тийм кул байх гэж хичээж байгаа. Өөрийгөө маш их сэтгэлээ барьж байгаа тийм энерги мэдрэгцэн. За тэгээд ингээд харахад болохоор зэрэг хэдүүлээ эхлээд энэ хөзөрний мессежийг харцгаая. За энэ хөзөрний зураглал болохоор зэрэг нэг эмэгтэй хүн одоо модтой ярилцж байгаа тийм модны энергийг мэдэрч байгаа. Байгальтай нэлээд ойрцсон ийм мессеж гарч ирж зураг харуулж байна. За тийм мессеж нь юу гэж гарч ирсэн бэ гэхээр за таны амьдралыг одоо зорин ирж буй хайранд талархлаа илэрхийлээрэй. За тэгээд өөрийнхөө одоо хүссэн бүх зүйлийг хүртэх хэрэгтэй гэдгээ мэдрээрэй гэсэн ийм мессеж гарч ирж байна л да. Тийм тэгэхээр энэ дээр бол нэлээд юм хоёр туйлт нэг болохоор зэрэг айгуу тийм маш гоё юм хүлээн зөвшөөрөл хайр инрэл яваад байдаг. Нөгөө талаас болохоор зэрэг айгуу тийм ерөөсөө үгүй гэж цаашаа ингээ харсан байгаа надад. Ийм сэлмийн хатан батны энергич мэдрэгдээд тах шиг буруу харсан сэлмийн хатны энергич мэдрэгдээд тах шиг тийм байдалтай байгаа даа. Ямар ч үс энэ харилцаанд нэг нь болохоор зэрэг амар сэтгэлээсээ хандаад нөгөөт нь болохоор зэрэг ерөөсөө бүх сэтгэлээ доош нь дараад мартах гэж хичээж байгаа ийм мэдрэмж гарч ирж байна. Тэгээ энэс үүдээд rekindle гэдэг хөзөр маань буруу гарч ирсэн байна. Rekindle гэдэг нь болохоор зэрэг буцааж одоо мохсон байсан галт үлийг бадраах гэдэг хөзөр маань буруу харж гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэг нь нэгнийхээ араас жоохон гүйж байгаа байж магадгүй, өмнө нь харилцдаг байж байгаад харилцаа болсон. Нэг нь нэгнийгээ блоклсон. За аль эсвэл одоо ямар нэгэн байдлаар ерөөсө хариу мариу өгөхгүй байгаа. Ямар ч үсэн нэг талаасаа болохоор амар хаалттай, нөгөөт нь болохоор ингээ онгорхоо байгаа. Яг тийм энерги мэдрэгдэж байна. За тэгээд Love Island Oracle-аас харахад болохоор зэрэг бас айгуу тийм өөр мессежнүүд одоо айгуу тийм эсрэг тесрэг мессежнүүд гарч ирсэн байгаа. За нэг нь болохоор зэрэг Girl with a Snake гэдэг могоо барьсан охин гэдэг хөзөр тэрэн дээр болохоор зэрэг юу гарч ирж байгаа гэхээр зэрэг нэг нь энэ харилцааны нэг хүн нь болохоор амар тийм зөөлөн сэтгэлтэй эмпат хүн, нөгөөт нь болохоор зэрэг айгуу тийм нарциссист хүн. Тэ
нэг нь ингээд хамаг юмаа зориулаад байдаг, нөгөөх нь болохоор зэрэг хамаг юм аваад байдаг нэг тийм жоохон хортой токсик динамик үүссэн байгаа харагдаад байна. Тэгээд бүр нэг юм ямар нэгэн байдлаар юунд нь орцсон, урхинд нь орцсон юм шигтэй нэг тиймэрхүү мэдрэмжтэй яваад байгаа мессеж байгаад байгаа хгүй. Тэгснээ бас twin flame ихэр төлөвлөдөг хөзөр гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн миний ихэр дүүл мөн бахаа энэ төр гэж бодож исэн хүмүүс бас байгаа юм шиг харагдаж байна. Ихэр дүүлийн талаар мэддэг бол альсвал одоо тэг ямар нэгэн байдлаар одоо та ихэр дүүл гэж анх удаа сонсож байгаа бол юу гэдэг өмнө нь юуг сонсож исэн соул мэйтүүд ч юм уу заяаны хан ч юм уу тийм хүн маань мөн бахаа махаа гэж аяг их бодож исэн. Тийм бодлууд нь бас энэ twin flame ихэр дүүл гэдэг хөзрөөр гарч ирсэн байж магадгүй. За энэ харилцаа бас айгүй тийм аянх шиг хурдан өрнөөд хурдан өөрчлөгдөд байдаг харилцааж магадгүй. Нэг өдөр айгүй гой байж байгаа л гинэт ингээд байхгүй болчдөг ч юм уу те. Ийм халуун хөдөн ийм мэдрэмж бас айгүй их энэ харилцаанд явдаг юм. Ямар ч үсэн энэ харилцаа яг одоогийн байдлаар байгаа нь юу вэ гэхээр маш дээшээ доошоо савлгаа өндөртэй нэг өдөр маш гоё халуундуулаа нэг өдөр бүр ерөөсөө блоклоод алга болдог эсвэл усан хайсан чулуу шиг алга болдог ч юм уу те. Ингээд нэг юм маш тогтургүй байгаа харагдаж байна. Нэг өдөр амар гоё харилцаатай байж байгаа л маргааш нь болохоор зэрэг айгүй хэрэлддэг ч юм уу те. Тиймэрхүү. За дараагийн тарих хөзрүүд авъя. За хоёр энергийг төлөөлүүлэн 4 хонцор татсан байна. За энэ тал нь болохоор зэрэг эмгтээлэг энергитэй тал байна. Энэ болохоор эрэгтэйлэг энергитэй тал байна. За та хэд маань манай чаналыг олон удаа үзчихсэн бол манай видеог олон удаа үзчихсэн бол энэ эрэгтэйлэг эмгтээлэг энерги нь заавал хүүстэй холбоотой байдаггүй гэдгийг мэдж байгаах. Эрэгтэй хүн мөртлөө эмгтээлэг энерги давамгай, эмгтэй хүн мөртлөө эрэгтэйлэг энерги давамгай байх тийм боломж бол бас зөндөх байдаг. За гэхдээ ихэнхийнх нь хувьд бол эмэгтэйчүүд маань эмэгтэйлэг энерги давамгай, эрэгтэйчүүд маань эрэгтэйлэг энерги давамгай байдаг байгаа. За эмэгтэйлэг энергийг харахад болохоор зэрэг яг одоогийн байдлаар эмэгтэйлэг энерги нь ямар нэгэн зүйлийг хүлээж авах биш. Хүлээж авч чадахгүй receiving energy гэдэг зүйл дээр ялва зүйлийг хүлээж авах энерги блоклогдсон байна. За энэ блок бол бас маш нийтлэг байдаг блокоо зөвхөн та ингээд байгаа юм биш. Маш олон эмэгтэйчүүд, маш олон эмэгтэйлэг энергийг давамгай хүмүүсийн хувьд бас альваг хүлээж авах, хүртэх тэр одоо талынх нь энерги маш их блоктой болсон байдаг. За тэгээд энэ харилцаанд нэлээд сөрөг одоо энергийг авчирч байгаа харагдаж байна. Нэлээд энэ одоо харилцааны бас том блокууд энийг яг гэвэл эмэгтэйлэг тал нь хүлээж авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл нөгөө эрэгтэйлэг талдаа өгөх хамгаалах тэр үүргүүдийг нь хүлээлгэж өгч чадахгүй байна. Ерөнхийдөө ихтгэлцэл жоохон байхгүй байгаа харагдаж байна. За эмэгтэйлэг талын хувьд энэ харилцаагаа айгүй хамгаалдаг харагдаж байна л да. 7-гийн саваа гарч ирсэн. Ямар нэгэн байдлаар ингээд энэ харилцаагаа айгүй хамгаалах шаардлага гардаг босод хүмүүсээс ч юм уу те. Наадах чи хэрэггүй штэ. Энэ харилцаагаа одоо ингээд зогсоо болмол гэж айгүй хүмүүс хэлдэг байж магадгүй. Тэнгуудгүй тийм биш ээ. Уг нь бол ийм байхгүй, тийм байхгүй гэж нөгөө хүний хамгаалал, өөрийгөө хамгаалал ингэдэг. Нөгөө талаас эрэгтэйлэг тал нь бас таныг ийм байдалд оруулаад байдаг гэж магадгүй. Янз бүрийн өөр одоо эмэгтэйчүүдтэй эсвэл эмэгтэйлэг нэртэй хүмүүстэй харилцаа барих те. Тэгээ ингэснээс болоод өөрийнхөө энэ харилцаанд байх байр суурийг айгүй хамгаалах шаардлагатай болдог. Ямар ч үс нэг юм тэмцлийн энерги те. Өөрийгөө хамгаалах гэсэн энэ харилцаагаа авч үлдэх гэсэн юм тэмцэл айгүй харагдаад байна. Тийм за тэгээд эмэгтэйлэг зүгээс бас яг ирээдүг удаанаар төсөөлж төлөвлөж харахад айгүй хэцүү байна. Энэ хүнтэй ингээд хүүхэд шуухадтай болоод те удаан хугацаанд аз жаргалтай сайхан амьдрна гэж бодохоор бас нэг л яг л нэг болохгүй байгаа юм шиг те ийм мэдрэмжтэй яваад байгаа харагдаад байна л да. Аль эсвэл ингээд айгүй их тиймэрхүү юм бодсон байсан те энэ хүнтэй ингээд энэ харилцаагаа гоё авч чадхаар юм шиг айгүй гоё бүтчих юм шиг мэдрэмж төрж исэн боловч яг бодит амьдрал дээр тэгж чадаагүй. Тэгээ тэр нь ингээд өөрийг нь айгүй тийм хэцүү байдалд бас оруулж байгаа харагдаж байна л та. Тэгээ энэ бүхэн юутай холбоотой вэ гэхлээр зэрэг ба штэ.
одоо эмгтээлэг тал нь яагаад яг ийм байдалтай байгаад байгаа вэ гэхлээр зэрэг одоо цаана нь яваад байгаа нууц энерги нь юу вэ гэхлээр зэрэг ямар нэгэн өөрчлөлт бас орхоос өөрөө сэргийлээд байгаа. Хичнээн яг одоо өөрөө ингээд амар тийм тохгүй төдийлөн бас яг хүсэндээ хүрч чадсан биш те жоохон эсвэл дундуур байгаа ч гэсэндээ тэр мэдрэмж нь өөрт нь дотн санагддаг болохоор те тэр нэг юм танил учраас эндээ байгаад байхыг хүсэж байна гэсэн үг. За эмэгтэйгийн талаас ийм энергитэй байгаад байна. За эрэгтэйлэг энергийн талаас ямар энергитэй байгаад байна вэ гэсэн чинь за яг хөө энэ харилцаагаа бүтээхийг бас айгүй хүсэж байгаа уул нь бол ямар нэгэн байдлаар хүсэж байгаа. Гэхдээ зарим нэг юмн дээр айгүй тийм юу байгаад байна. Эрэгтэйлэг талаасаа ингээд жоохон хүчлэх гээд байгаа тий яарад байгаа бас энерги байгаа. Тэгээд жоохон хардалт зэрдэлт бас өндөртэй байж магадгүй зарим тохиолдолд ямар ч байсан нэг юм энэ харилцааныхаа төлөө ингээл амар тавшлаад ингээд явж байгаа. Тэнгууд эмгтээлэг талаас нь ястаа нэг том хан босгоцсон ингээд жоохон хүлээж авах дургүй байгаад байгаа гэж магадгүй. Тэгээд хэрвээ та энийг өөрөө үзэж байгаа бол би уулын тэгдгүй штэ гэж бас бодож иж магадгүй. Гэхдээ яалтчгүй тим энергийг нөгөө талчин бол мэдэрдэг байгаа байхгүй. Энэ хоёр хүзрийг ингээ харах юм бол галын жанжинтай ингээл амар тавшлаад би чиний төлөө чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэл тэнгууд high priestess болохоор буруу харчихсан нүдэ анцсан. Би юу ч харахгүй байна, юу ч хүлээж авч чадахгүй, дургу байна гэсэн ийм байдалтай. Амар тийм хоёр өөр байдал харагдаж байна. Тэгээд эрэгтэйлэг талаас ер нь энэ харилцааныхаа төлөө амар хичээж байгаа харагдаж байна. Энэ харилцааныхаа төлөө юу ч болсон байсан гэсэн, яаж исэн ч байсан гэсэн, хоорондоо муудалцсан ч бай, хэрэлцсэн ч бай, яасан ч байсан гэсэн би энэ харилцааг болох гэж үзнэ гэд ингээд бүр амар шүд цууцсан байгаа. Бас энерги ажиглагдаад байна. Тэгээд энэ нь зарим хүний хувьд бол таатаа санагдаж магадгүй, заримынхны хувьд бас таагүй санагдаж магадгүй. Тэгтээ бас нэг инээдтэй юм нь юу вэ гэхлээр зэрэг энэ хүн ингээ наана ингээд амар хичээгээд тэ энэ харилцааныхаа төлөө амар хэм аваад байгаа юм шиг тэ одоо янз бүрийн алхмуудыг хийгээд байгаа юм шиг боловч яг одоо core issues буюу тэ яг одоо цөм энергиудээ энэ харилцааны төлөө өөрчлөхийг хүсэж гин үгүй л үгүй байгаа байхгүй бас. Гаднаа л ингээл би чамтай уулзмаар анж гэдэг юм уу тэ хоёлоо одоо ингэн тэгнэ гэл бахан юм бодоол бас тэрийгэ илэрхийлэл ингээд яваад байгаа боловч яг одоо энэ харилцааныхаа төлөө магадгүй юу гэдэг юм илүү доктор суршилтай болох ч юм уу илүү хариуцлагатай болох гэд яг юм бүр юм гол одоо өөрчлөлт авах хэвээр тэр өөрчлөлтүүдийг авах гэдэг нь гэхэлэр бас үгүй байгаад байгаа. Тэгээ өөрийнхөө зүгээс болохоор зэрэг ингээд айгүй их юм хийгээд байна гэж бодоод байгаа боловч яг гол юм аа бол хийхгүй байгаа харагдаж байна. Тэгээ тэрийг өөрөө мэдэхгүй яваад байгаа хаа. За яагаад ингэж байгаа вэ гэхлээр яагаад энэ харилцааг бүтээх гээд айгүй их шүд зуугаад байгаа вэ гэхлээр өөрийгөө жоохон сонголтгүй болсон гэж мэдэрч байна. Тийм ер нь юм сэтгэл шулуутсан байртай. Гэхдээ муугаар хэлэх юм бол надад одоо өөр сонголт авахгүй. Би одоо юу гэдэг хүнтэй гэрлэх цаг нь болцсон. Тэгээд энэ хүнийг би сонгож байна гэсэн юм байр суурьтай байгаа харагдаж байна л та. Уг нь бол тэгэхээр энэ нь бас таата санагдах нь таагүй санагдах нь би бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан ийм хоёр энерги байна гэсэн үг. Эмэгтэйлэг талаас нь нэм, эрэгтэйлэг талаас нь нэм. За одоо тэг хамгийн чухал мессеж рүү оръё. Та хоёр нийлэх үү? За магадгүй гэсэн хариу гарч ирлээ. За энэ гэхдээ шүү дээ манайхаа би шуудхан хэлэхэд бол тийм удаан хугацааны харилцаа угаасаа нэг биш байгаа харагдаж байна. За би яагаад гэж хэлж байгаа гэхээр зэрэг нэгдүгээр яг энэ харилцааг бүтээвэл бүтээж бас болно. Гэхдээ маш их хичээл зүтгэл амар их шаарддаг харилцаагаа харагдаад байна. Тийм. За ямар үед нийлэх вэ гэхээр зэрэг аль нь эргэлзээгээ хайсны дараа л нэгдэж чадна. Ерөөсөө л харилцаагаа
өмнөх одоо харилцаанууд тэг ямар нэгэн байдлаар бусад өөр хин нэгэнтэй одоо жиших тэг ямар нэгэн байдлаар ингээд энэ хүмүүний хүн үү биш үү гэж бодохоо болсон цагт угаасаа л яг энэ хүнийгээ би сонгож байна гэж 100% мэдэрч чадсан цагт л юу яа нийлнэ. Гэхдээ энэ харилцаа бас нийснийхээ дараа болохоор зэрэг яг одоо сүнслэг тал малаараа хөгжөхөд ч айгүй их туслах харилцаа мөн байна. Гэхдээ энэ харилцаанд аль аль нь жоохон ганцаардаж магадгүй. Энэ харилцаанд 100% өөрсдөө яг би биэндээ ингээд бүр 360 гараац ингээд нээгээд тий өөрийнхөө дотоод хүн, гадаад хүн бүх юмнуудаа ингээд дэлгээд нэг нэгэндээ харуулж чадахгүй. Нэгнээсээ жоохон юм нуух, зарим нэг тохиолдолд харилцаа чинь нэг юм зогсон байдалд орох магадлалтай. Ягаад гэвэл даяанч үзэр болоод бас нэлийн юм зожиг үзэр байдаг. Жоохон муу тал нь тэр байдаг хгүй. Тийм тэгээд яг энэ хүнтэй нийснээрээ та хоёр аль аль нь ингээд өөрсдийнхөө дотоод хүнийг айгүй хөгжүүлэх боловч яг хамтдаа энэ харилцаагаа ингээд хөгжүүлээд айгүй тийм үзэсгэлэнтэй гоё харилцаа болгоод авч явж төдийлөн чадахгүй болов гэсэн мессеж гарч ирж байна. Тэгээд мөн дээрээс нь энэ харилцаанд байхын тулд нилээдгүй хүчин чармаалт шаардагдана гэдгийг болохоор энэ хүч үзэр маань харуулдаг байна. Бүр тийм амар муугүй харилцаа бол биш. Гэхдээ та хоёрын өөрсдөө чинь те хэр өөрсдөө ажиллаж байгаа, хэр хамтарч ажиллаж байгаа гэдгээс маш олон зүйл шалтгаална. Гэхдээ ер нь бол бүр яг 100% амар гоё дэмжигдсэн харилцаа бас биш байгаа учраас нэг нэгнээсээ суралцаж авах хэрэгтэй юм а суралцаж аваа тэгээд дараа нь өөрсдийнхөө замыг хөөгөөд явах юм болов уу гэсэн ийм хариу бол гарч ирж байна манайхаа. Тэгээд хэрвээ хүсэн хүлээж ирсэн хариунд бишээсэн бол уучлаарай. Гэхдээ энэ групп надад жоохон сонин санагдаж байна. Яагаад вэ гэхэлэр зэрэг эмгтээлэг талаас нь ингээд энэ харилцааг аль ингээд амар блоклцсан, нүрээ буруулсан байгаа аль болох кул байхыг хичээж байгаа тий. Би надад ингээл тий нэг тийм залуу малуу хамаагүй энэ үерхэл хайр дурлал гэдэг чинь тэнэгштэй гэсэн яг тийм байр сууриас ингээд энэ харилцаанд хандаад байгаа. Тэгсэн мөртлөө энэ видеог бас яг үзээд байгаа гэх юм уу те ийм эмгтээлэг талууд байгаад байна. Тэгэхээр энэ дээр би бас жоохон гайхчин таад маань өөрсдийнхөө дотроос бас тэр эргэлзээнүүдэд тайлах хэвээр болов уу гэж орж ирж байна. Хэрвээ үнэхээр энэ харилцааг явуулахгүй те үнэхээр кул байна. Тэ би энэ харилцаан дээр кул байна. Би үнэхээр одоо тэр хүн рүү буцаж очихгүй гэж бодоод байгаа юм бол явсан шиг явах хэрэгтэй. Нөгөө хүндээ ингээд итгэл найдвар үлдээгээд те заримдаа мессеж хариулаа, заримдаа хариулахаа болоод тэр хүнийг бас ингээд араасаа гүйлгээд байж болохгүй гэдгийг сануулж хэлэх ёстой юм шиг санагдлаа. Тэгээд энэ мессеж хэрэг өөрт нь таараагүй бол зүгээр алгасаад өнгөрүүлчихэрэй. Гэхдээ яалтчгүй 2 дугаар группыг сонгосон хүмүүс донд бас энийг сонсох хэрэгтэй байсан хүмүүс байж магадгүй гэж үзсэн учраас би энэ мессежийг уламжилж өгч байна гэсэн. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Би одоо болохоор зэрэг халт дамжлага руу орно. За халт дамжлагаараа юу үзэх вэ гэхээр зэрэг нэгдүгээр энэ харилцаа цаанаасаа одоо ямар сүнсний гэрээтэй, ямар учир утгатай харилцаа юм бэ гэдгийг асууна. Хоёрдугаар болохоор зэрэг за та хоёр нэгдэлд орохын тулд, нийлхийн тулд ямар алхмуудыг таны зүгээс авч болох вэ гэдгийг асууж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь хизээ нийлэх вэ гэдгийг бас асууж байгаа гэсэн. Хэрвээ нийлэх боломжтой байвал за ингээд нэмэлтийг авсан ч бай аваагүй ч бай. Энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Хэрвээ нэмэлт авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авах болно. Видео шууд орчихсон байдаг учраас мөнгө төлөөл шууд хүлээгээд авч үзэх боломжтой шүү. За ингээд дараагийнхаа видео оролцоод бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай давтар морил. За та хоёр нийлэх үү гэдэг асуулт асууж өгсөн байна. За юуны төрөнд болохоор ерөнхийдөө та хоёрын харилцаа руу одоо харилцааны энерги рүү нэвтрээд ямар хөө байгааг нь харж ажиглаж бодож байна. За эхлээд бол Oracle хүзэрнүүдээс эхэлж байна. Тэгээ дараа нь тарих хүзэрнүүдэд дэлгэж харах болно. За энэ хүзрүүдийг холиод ерөнхийдөө та хоёрын одоо харилцааны энергийг ингээ мэдрээд байж хахад надад юу мэдрэгдсэн бэ гэхээр зэрэг жоохон гуниг мэдрэгдсэн. Нэгэндээ жоохон гомдсон ч юм уу аль эсвэл харилцаа болоод тэрэндээ бас ингээд жоохон шаналж байгаа ч юм уу нэг л юм сэтгэлийн шанал гомдол уйтгаар гуниг айгуу жоохон мэдрэгцээ нэг талаас нь
Тэгэхээр бас нэгтлийнхаа нэгнийгээ жоохон гомдоосон байрсан. Эсвэл аль нь нөгөө харилцаа байсан доо ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар л ингээд нэг юм яг хараахан нийлээгүй байгаа даа ч юм уу ингээд айгуу тийм гунигтай байгаа мэдрэмж бол надад төрсөн. За одоо болохоор ерөнхийдөө Oracle үзэгнүүдийг харъя. За spiritual тийм энэ харилцаа бол ерөнхийдөө та хоёрын аль альных нь сүнслэг талуудыг бас нэлээд нээж өгсөн, эмгтээлэг талуудыг нэлээд нээж өгсөн ийм харилцаа болж байгаа бололтой. Энэ харилцаанаас бол багтаад өдөөгдөөд тий өөрийнхөө одоо сүнслэг замнал руу орох тий ингээл одоо энэ 50 мэрэг зэрэг үзэхээс ахуулаад тий ингээд ерөнхийдөө өөрийнхөө энергид өөрийнхөө сүнслэг байдалд анхаарал ялтчгүй айгүй их тавих шаардлага гарч байгаа ч юм уу тий. Тийм юм бас нэлээд болж байгаа харагдаж байна. Тэгэхээр түрүүний маань тэр уйтгар гуниг гэдэг байгаа маань ямар учиртай вэ гэхээр зүгээр таныг өөрийнхөө одоо энэ сүнсийг те яаж баярлуулах уу, сүнслэг байдалтайгаа яаж илүү холбогдох уу, яаж өөрийгөө тэжээж тэтгэх үү гэдгийг суралцахыг одоо урьж байгаа юм урилга юм байна. За энэ харилцааны бас нэг юм нь юу вэ гэхлээр зэрэг chaser энерги явж гин, нэгнийхээ араас жоохон гүйдэг энерги явж гин. Тийм нэг нь ингээл нэг жоохон тоомж руугаа хандаал, нөгөөдг нь ингээл мессеж үчээл яаж ийж ингээл юу хийж гин, чи яа над руу ингээд бичихгүй байгаа, чи яа над руу холбоо барихгүй байгаа, хоёлаа уулзъя л да гэх мэтэр. Нэгнийхээ араас жоохон гүүгээд нөгөөдг нь гүйлгээд тий гүйж байгаагаасаа ташаал аваад гүйлгэж байгаа нь бас гүйлгэж байгаасаа ташаал аваад ингээд байгаа энерги бол ажиглагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг энэ зав гэдэг хөцөө буруу харж гарч ирсэн. Тийм энэ харилцаа яг одоогоор жоохон цогсон байдалд байгаа бололтой. Цаашаа явах гээд явж чадахгүй, магадгүй өмнө нь харилцаж байгаа одоохондоо нэг суртаа харилцахгүй байгаа ч юм уу тий бас тиймэрхүү зүйл болж иж магадгүй. Тийм тэгээд нэг талаасаа уул нь бол ялангуяа яг энэ видеог магадгүй үзэж байгаа хүний маань зүгээс бол аль болох тийм тогтвортой харилцааг өгсөд байгаа уул нь тий. Тэгээд энэ харилцаа маань бас цаашаа ингээд дэлгэрээд гоё яваасаа гэж аягүй хүсэж байгаа ийм байдал бол бас ажиглагдаж байна. За тэгээд Love Oracle хөзөр дээр болохоор зэрэг ийм хоёр хөзөр гарч ирсэн. За маш сонирхолтой зураглалууд харагдаж байна. Нэг нь болохоор зэрэг за нэлээд юм кундалини за могоо зогоогоо дүрслэгдсэн гэхээр кундалини надад аягүй санаанд орж ирж байна. Кундалини сэрж байгаа тийм энэ харилцаа бас нэлээд юм юу харилцаа байна. Сүнслэг талыг нэлээд сэргээж өгч байгаа. Титэм хурд, мэлмийн хурдтай нэлээд холбогдсон харилцаа. Тэгээд энэ нөгөө нэг өнгөнүүдийг харахад ч гэсэндээ чинэлийн ягаан, тэгээд цагаан, хөөх энэ төр өнгө орсон гэхэлэр айгүй тийм дээд хурдууд идэвхжиж байгаа тийм өдөөгч харилцаа ялтчгүй мөн байна. Кундалинис ирж байгаа гэж байгаа тийм. Тэгэхээр мессеж нь юу гэж байгаа вэ гэхээр зэрэг за нэгдүгээр талаараа зэрэг хүч гэсэн хөзөр гарч ирсэн. За яг өөртөө юу хэрэгтэй вэ, юу зөв вэ гэдгийг та тэртээ тэргүй өөрөө мэдэж байгаа. За тэгээд хэрвээ үнэхээр өөрт нь таалагдахгүй, таарахгүй юм байгаа бол тэрэндээ үгүй гэж хэлэх бүрэн эрх бөгөөд бүрэн хүчин тань өөрт чинь байгаа гэж байгаа. За тэгээд нөгөөдөл болохоор нөхөрлөх гэдэг хөзөр гарч ирсэн. Тийм одоо ямар нэгэн байдлаар хайр дурлалын харилцаа байсан ч гэсэндээ тэр харилцааны дунд нөхөрлийн харилцаа давхар заавал явж байдаг. Одоо удаан хугацаанд ялангуяа амьдарч байгаа 20-30 жил амьдарч байгаа тий эхнэр нөхрүүдийн хувьд бол найзууд байх нь бас өөрөө маш чухал байдаг. Би биэндээ асуудлуудаа хэлж чаддаг, би биентэйгээ зөвлөлцөж чаддаг тий ийм нөхөрлийн харилцаа бас маш чухал байдаг. Тэгэхээр энэчнээс надад ямар одоо энерги мэдрэгдэж байна вэ гэхлээр 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань хувьд нөхөрлийн тал дээр жоохон нөхөрлөл байж чадахгүй байгаа юм болоо. Одоо энэ харилцаанд тий та хоёр бие биендээ татагдсан байж болно тий одоо нэгээ шохоорхдог байж болно. Гэхдээ яг найзууд болох гэхээр жоохон чадахгүй байгаа. Тэрэн дээр жоохон асуудал гарчаад байгаа. Тэрнээс улбалаад энэ харилцаа чинь цаашдын одоо нөгөө нэг юм өргөжин дэлгэрээд явах дээр ингээ блок үсчээд
дотгор гарч ирчээд ингээд байгаад байгаа юм болов уу гэсэн ийм мессеж бол харагдаж байна. Энэчнээс ингээд бүрэн зургаар нь харах юм бол за одоо хэдүүлээ тайрах үзэр рүүгээ орцгоё. За тайрах үзэр дээр болохоор зэрэг за хоёр талаа төлөөлүүлээд хоёр талаа төлөөлүүлээд ингээд тус тусад нь авсан 4 үзэр авсан. За энэ дээдлийн хоёр үзэр бол гол одоо төлөөлөх үзэр байгаа. За энэ хоёр нь болохоор одоогийн төлөв байдал. За тэгээд энэ доотлынх нь үзэр болохоор зэрэг нууц одоо динамик нууц энерги те нөлөөлөд байгаа нууц энерги даалт ухамсар зэргийг бас илэрхийлж байгаа гэсэн үг. За нэг тал нь болохоор зэрэг за энэ эрэгтэйлэг тал нь энэ байна заяа. Энэ emperor үзэртэй. Эмэгтэйлэг тал нь энэ байна. Queen of Pentacles. За. Тэгэхээр эмэгтэйлэг тал нь энэ харилцааны эмэгтэйлэг тал нь за та хэд тэгээд манай видеонуудыг өмнө нь зөндөө бас үзчихсэн бол энэ эрэгтэйлэг эмэгтэйлэг энерги маань заавал хөөсийг хилдэггүй гэдгийг санах хэрэгтэй шүү. Эмэгтэйлэг энерги давамгай эрэгтэй хүн байж болно. Эрэгтэйлэг энерги давамгай эмэгтэй хүн байж болно. За гэхдээ яг мэдээж ихэнх тохиолдолд бол эмэгтэйчүүд маань эмэгтэйлэг энерги давамгай, эрэгтэйчүүд маань эрэгтэйлэг энерги давамгай байдаг. Тэгэхээр өөрөөсөө аль нь та өөрөө вэ гэдгийг те аль нь нөгөө хүн чинь бэ гэдгийг та өөрөө шийдээрэй. За ямар ч үсэн эмэгтэйлэг талынх нь зүгээс болохоор зэрэг ба штэ. Яг одоогийн байдлаар ерөөсөө юм хүлээж авч чадахгүй байгаа тийм хүлээж авах энерги дээр асуудал гарсан байна. Блок үүссэн байна гэсэн үг. Хүлээж авах энерги гэдэгт юу орох вэ гэхээр зэрэг хайр хүлээж авах, бэлэг сэлт хүлээж авах, тий мессеж хүлээж авах, дэмжлэг, туслалцаа хүлээж авах зэрэг дээр асуудал үүссэн байна. Тэнцвэргүй байгаад байна гэсэн үг. Тэгэхээр зүгээр дандаа нөгөө хүндээ өгөх гээд байдаг. Ер нь бол эмэгтэйлэг тал нь жоохон чейсер тал нь нөгөө араас нь гүдэг тал нь байж магадгүй. Өгөөлөдөг би чамд хамаг юмаа зориулъя, би чамд бүхнээ зориулъя. Миний нэр хүнд мөнд одоо тэр ард хоцорсон, миний үнцэн тэр ард хоцорсон, хамаагүй би чамтай л хамт байвал хорвоо дэлхээ яаж исэн чамаагүй өнтер гэсэн нэг тийм жоохон туйлшимтгай юм яваад байна. Тийм тэгээд буцаагаад нөгөө хүн нь те өөх гэхлээр зэрэг чадахгүй. Тэрийг хүлээж авч чадахгүй байгаа юм. За энэ бол зөвхөн та бүхэн дээр гарч ирээд байгаа блок ш. Энэ бол маш нийтлэг блок. Коллектив талаас энэ одоо сэтгэлийн шархыг бид нэр ангаах ёстой байгаа. Маш олон хүмүүс те хүнээс одоо нэг янз бүрийн гой бэлэг сэлмэл давхаараа гимтэй мэдрэмж аваад, өртөө мэдрэмж аваад ингээд байдаг штэ. Яг тэр энергийг л яриад байгаа юм. Тэгэхээр ер нь ингээ хүлээж авах тал дээр айгүй асуудалтай байгаад байна. За тэгээд нөгөө эрэгтэйлэг талаа эмэгтэйлэг энерглөө оруулж орхиод байна. Энээсээ болоод та араас нь гүгээд хамаг юмаа зориулаад байгаа учраас нөгөө хүн маань энерги ингээ болохоо болоод өөрөө эмэгтэйлэг энергитэй юм шиг ингээ мэдрэмж аваад гээ сууж ийн ер нь бол тийм. Тэгэхээр энэ дээр ялцчихгүй нэг юм энергийн балансын алдагдал гарсан байна. За таны зүгээс яг одоо байгаа байдал нь юу байгаад байгаа вэ гэхэлэр зэрэг за нэг юм гэр бүлийн талаар ер нь энэ хосын харилцааны талаар жоохон буруу бодолтой яваад байгаа юм шиг байна. Тэр нь одоо юутай холбоотой гэж болох вэ? Ямар ч талаас ингээд нэг юм хосын харилцаа тий айл гэр болж тоглох гээд байгаа юм шиг нэг юм жоохон буруу бодолтой яваад байна. Тэгэд энэ нь тэр хүнтэй холбоотой гэхээсээ илүү зүгээр өөрийнх нь одоо сэтгэлийн тийм шарах гэх юм уу те жоохон энергийн блок нэг юм байгаа. За тий энергийн блок гэхлээр зэрэг хүмүүс амар бараг л айгаад байдаг. Айх шаардлага ерөөсөө байхгүй. Энергийн блок бол биднэрт өдөр тутамд байн гарч ирээл тэгэл бид нар бүр өөртөө ч мэдлгүйгээр тэр блокоо өөртөө арилгаад ингээд өдөр тутамдаа тэрийгээ бид нэр зөнгөөрөө залаад явж идэг зүйл байгаа. Тийм амар ховор тохиолддог эсвэл засаж болдоггүй юм биш. Бид нэр өөртөө ч мэдгүйгээр зүгээр зассан явж идэг тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас блок гэж хэлж байгаа дээр бити гахаараа блокийг бол гаргachиж болдог. Тийм хэцүү зүйл биш. Зүгээр л тэр асуудлыг тэр сэтгэлийн шарахыг жоохон хайрлаад тий жоохон зөв тал руу залруулаад өчгөж тэр блок байхгүй болчдөг. Тэгэхээр санаа зовох хэрэггүй шүү. Гэтэ ямар ч байсан нэг юм
айл гэргэл болж тоглох гээд байгаа тэрнлүүг амир яарад байгаа нэрийг эмэгтэйлэг талаас нь харагдаж байна те. Ингээд ээж аав хүүхэд гэд байдаг те. Тэгээ тийм одоо байшин савнд амьдрын тэг ингээд айгүй их юм бодоод байдаг. Гэтэл яг тэр нь суур фундамент жоохон юм шейки салга байгаа байхгүй. Яг зөв бодлууд дээр суйрлаагүй гэх юм уу да, жоохон үлгэр маягийн байгаад байна. Тийм тэгээд нэг юм нийгмийн хэвшмэл ойлголтуудаас хараахан салж чадаагүй байгаа ч юм уу. Тэгээд тэрэндээ нөгөө хүнийгээ жоохон оруулах гад ингээд байгаа ийм байдал ажиглагдаж байна. Тийм тэгээд нөгөө нэг айлын эзэгтэй хүн гэдэг ч юм уу тийм эмэгтэй хүн нэм хийх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой гэл тэрийг ингээл амар ухамсарлцсан бодцсон. Гэхдээ тэр нь бас яг бодит байдлаас яг одоо эрүүл энергиас жоохон гажуудалтай байгаа. Тийм мэдрэмж бол ялцчгүй төрж байна. Уул нь бол зүгээр гол одоо хүсэж байгаа юм нь болохоор зэрэг амьдрал дахь эргэтэлэг талаа тий гой халамжлах тий хайрлах тэрийг л хүсэж байгаа. Гэхдээ тэр нь ингээд нөгөө айгу гой энерги дээр суурилсан боловч нөгөө нийгмийн хөвшил ойлголт янз бүрийн өөрсдийнх нь гэр бүлийн асуудлаас болоод тэр нь ингээд бүр амар жоохон буруу болоод ингээд холилдсон төөрөлттэй нэлээд байгаа харагдаад байна. Тэгэд энэ нь та хоёрын харилцаанд жоохон ядаргаа болоод байгаа харагдаж байна. Тэгэд энэ бүхний одоо гол юм нь юу байгаа даа гэхээр зэрэг ерөөсөн үн цэний асуудал яригдаж байна. Тэг би үн цэнээ батлахын тулд би эмэгтэй хүн гэдгээ батлахын тулд би эмэгтэйлэг энерги одоо ариун гэгийн гэдгийг батлахын тулд би гэрийнхээ хоолыг хийх ёстой, гэрээ амар гоо цэвэрхэн байлгах ёстой, би хүүхдүүдтэй сайн ээж нь байх ёстой, би сайн эхнэр байх ёстой гэд өөртөө маш их өөрөг хариуцлагыг өгч ингээд тийм энэ армын саваа болохоор зэрэг айгүй их ядарч байгаа хүнийг харуулдаг байхгүй. Гэхдээ энэ армын савааны цаад энерги нь юу байдаг вэ гэхээр зэрэг өөрийнхөө үн цэнийг л бусдад батлаж харуулах гэдэг хүний энерги байдаг. Би ингэхгүй бол болохгүй, би ингэхгүй бол одоо муу ээж, муу охин, тэ муу эхнэр, муу эгч, муу дүү болох гэдэг. Тийм учраас ингээл өөрийнхөө ч тэр бусдын ч тэр асуудлуудыг ингээл нуруунд дээрээ өөрөөл ингээд яваад байгаа. Ерөнхийдөө бол яг буруу харсан импресс үзэр буюу нөгөө хатан хааны үзэр буруу харахаараа яг ийм энергийг амар мэдрүүлдэг. Яг тэр энерги айгүй их явж байгаа харагдаж байна эмэгтэйлэг талаас нь. Уулын сэтгэл нь маш сайхан боловч зүгээр л бусдад ингээд гэрэлхийгээ те дэмжлэг, халамж, халуун дулаан байдлыг бэлгэлэхийг хүсдэг. Тэрийг болохоор зэрэг өөрийгөө дэвсэлж хийж байна. Тэ өөрийгөө ингээд хинч биш болгож жагаад бусдыг одоо юу яах гээд байгаа шалны алчуур маягаар өөрийгөө ингээд бусдад бэлэглээд байна. Тийм энийг бол засах хэрэгтэй байгаа харагдаж байна. Засаж чадна. Тэгээд зүгээр энэ дээр би ертөнцөөс өгж байгаа нэг мессежийг дамжуулж хэлэхэд та юу ч хийхгүй залах уу, бүдүүн, царамутай одоо юуны хэлдгээр те нийгмийн хэлдгээр царамутай ундуу сундуу байсан ч гэсэндээ ертөнцийн хайртай хүүхэд мөн байдаг шүү. Та хайраар бүтсэн хүн мөн шүү гэдгийг сануулж хэлье. Энийг зүрхэндээ мэдрээрээ бид нар бүгдээрээ энийг мэдчихэдэг уулын зүгээр мартцсан байдаг. Тэрийг эргэж санаарай. Та хин нэгний төлөө өөрийгөө золиослох ямар ч шаардлага байхгүй. Тийм. За эмэгтэйлэг талаас нэг юм маш том сэтгэлийн шарах блок явж байна. Тэрийг нөгөө хүн дээрээ үлдэх гээд байгаа. Тийм юм бол харагдаж байна. За эрэгтэйлэг талаас болохоор зэрэг нөгөө эмэгтэйлэг тал нь ингээд байгаа болохоор зэрэг сүүл рүүгээ бүр уучраа болохоо болцсон нэлээд төөрөвдөлтэй байгаа харагдаж байна. Уг нь бол далд ухамсартай бол маш гайхалтай эрэгтэйлэг нэрхтэй хүн. Манлайлах чадвар өндөртэй юм байна. Гэтэл яг энэ харилцааны динамикт ороод ирсэн чинь өөрийгөө эмэгтэйлгээр мэдрээ сууж байна. Сэтгэл санаа наашаа цаашаа ундуу сундуу болоод тийм жоохон байж байгаа л ингээл нэг юм ингээд байдаг тийм нэг юм жоохон гүнчиг зангаар марчим шиг санагдсан сууж байгаа харагдаж байна тийм. Яг одоогийн төлөв байдал нь болохоор зэрэг энэ харилцаагаа уул нь бас цааш нь аваад явчих хүсэл бол уул нь байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ юунаас айж байна?
фейлдчихгүй гэхээс айгүй хааж байна. Ямар нэгэн байдлаар те ингээд хамтдаа гэр бүл болоод эхлүүлээд явж агаад салчих үедээ гэсэн салалтаас айхадас майдас те. Тэгээ нэр хүн минь унах үе энэ төр гэсэн юм айдас айгүйх байгаад байна. Тэгээд энэ нь мөн л ялгаагүй энэ хүний өөрийнх нь одоо ээж аав нь салж сарнижсэн байдаг ч юм уу. Тийм учраас нөгөө ерөнхийдөө ингээ гэр бүлийн харилцаа, хосын харилцаа гэдэг зүйл бол бас тийм амаргүй юм а гэсэн итгэл үнэмшилтэй байдаг учраас фейлдгээс, хаягдхаас бас айгүй айж байгаа өөрийгөө хамгаалалтын байдалд оруулсан байгаа эрэгтэйлэг тал нь ингэж харагдаж байна. Тийм уг нь бол те энэ харилцаа ингээд цааш нь үргэлжлүүлээд одоо үерхэл болгоод те ингээд явах бол хүсэл байгаа боловч гол блок нь болохоор зэрэг айдас байгаад байна. Тэ амар гоё явж агаад гинт ингээд нэг юм болохоо болоо салчих үедээ ч юм уу гэсэн ийм айдас айгүйх байгаад байгаа харагдаж байна. За одоо гол асуулт болох та хоёр нийлэх үү гэдэг асуулт. За харамсалтай нь үгүй гэсэн хариулт гарч ирж байна. Та хоёр нийлэхгүй гэсэн хариулт гарч ирж байна. Харин та хоёр найзууд болоод улдаж магадгүй. Найзууд тийм эсвэл ямар нэгэн байдлаар бүр бизнесийн хамтрагчуд болоод улдаж магадгүй. Тэгээд яг хуу хэсэггүй хугацаанд үерхэд нийлсэн ч гэсэндээ жоохон удалгүй салах магадлалтай. За яагаад ингэж хэлж байгаа вэ гэхлээр зэрэг баахан ингээ хичээж жаагаад тэрнийхээ үржил шимийг хүртэхгүй байх магадлал өндөр. Нөгөө одоо хосын харилцаанаас нэг юм гоё хүн чинь хайр дүүрэн мэдрэмжтэй хамтрал гэл дэмжлэг гэдэг ийм юмнууд авдаг штеп. Тэрийг авч чадахгүй авсан ч гэсэндээ тэрийг яг 100% мэдэрч чадахгүй байх гэдэг байна. Яг одоогийн энерги нь бол тийм байгаа шүү. Тийм за тэгээд бас дээрэс нь ер нь л ингээд нэг юм lack of progress тэ ингээд нэг юм цаашаа прогресс хийгээд энэ харилцааг хөгжүүлээд явах гэхээр нэг л юм болохгүй байгаадах магадлал өндөр. Магадгүй цаг хугацаанд болоогүй ч бас байж магадгүй. За тэгээд дахиад lack of movement гэдэг хөзөр гарч ирсэн. Charity хөзөр сүйх тэрэг хөзөр маань буруу гарч ирэхээр юмс удаашрахыг харуулдаг. 3 ширхэг удаашрлыг хөзөр гараад ирэхээр яалтчгүй энэ харилцаа нийлэхгүй л болоо да. Айгүй удаашралтай байх болоо да гэсэн ийм юм ажин. За тэгээд яг уу ийм байдаг штэ манайхаа бүх тариа хөзөрнүүд тариа уншлахууд бол яг одоогийн чинь энерги дээр те яг энэ видео хүлээж авч үзэж байх тэр үеийн энерги дээр суурилсан байдаг. Тэгээ хүн чинь энерги бас өөрчлөөд өөр зүйлийг өөртөө татах манифест хийх боломжтой байдаг гэдгийг санаар. Гэтэ яг одоогийн байдлаар яг одоо байгаа энерги дээр чинь суурлаж харахад бол энэ харилцаа бол нэгдлэр дуусахгүй гэж гарч ирж байна. Уучлаарай тэгээд ийм хариу бас сонсохыг хүсээгүй байж магадгүй. Гэхдээ яалтчгүй л нөгөө байгаа хөзрүүдийг би байгаагаар нь гаргаж ирж уламжлах ёстой байдаг. Тийм тэгээд нөгөө түрүүн бас нөгөө нэг нөхөрлийн хөзөр гарч ирээдсэн маань учиртай та хоёр нөхөрлөл дээр илүү их ажиллавал нөхөрлөж чадвал найзууд болж чадвал хин хиндээ юм бас аз жаргалтай тий дэмжлэгтэй хин хиндээ үржил шимтэй ийм харилцааг босгож ирэх боломжтой харагдаж байна. Тэрнээс биш яг хайрын хосын харилцаа гэвэл бол жоохон удаашралтай цаанаасаа л ер нь болохгүй байгаадах магадлал өндөртэй байна гэсэн. Тийм байна манайхан. За тэгээ ерөнхийдөө бол YouTube дээрх нээлттэй хэсэг маань үгээр дуусчин цаг би одоо хаалттай хэсэг рүү орно. За хаалттай буюу нэмэлт уншлагаараа бид нэр юуг үзэх вэ гэхээр за нэгдүгээр энэ харилцааны утга учир за та хоёрын сүнсний хоорондын сүнсний гэрээ чинь юу байсан бэ гэдгийг ерөнхийдөө харж өгч байгаа гэсэн. Яг ямар учиртай харилцаа юм бэ гэдгийг харж байгаа нь. За дээрээс нь жоохон зөрүүдлээд яавал тэгвэл энэ харилцааг бүтээж чадах вэ? Ямар алхмуудыг авах юм бол энэ харилцааг бүтээх вэ гэж асууж байгаа. За тэгээд үнэхээр хэрвээ бүтээх боломжтой хам бол хизээ нийлэх вэ гэдгийг бас харж өгөх ийм нэмэлт хэсэг болох нэ гэсэн. За ингээд энэ хүртэл хүлээж авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа видеогоор уулзцгаая. Бүгдээрээ баяр таа.